Сайн байцгаана уу? BD контентын шинэ дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаа та бүхэндээ би цоо шинхэн утасгүй микрофоны системийг танилцуулна. Зах зээл дээр болохоор яг нь wireless технологи утасгүй энгэрийн микрофонууд бол сүүлийн жилүүдэд төрөл бүрээр гарч байна. Тэгээд хоорондын өнгө үзэмж, хэрэглээний үйл явцууд нь ихэнхдээ төстэй. Харин та бүхэндээ би яг энэ олон микрофон дундаас өөрийн зүгээс онцолж байгаа илүү олон боломжийг танд олгох шинэ бас технологиг өөртөө агуулсан нэгэн микрофоныг танилцуулъя. Энэ бол мэдээж HoloLens брендийн сошиалар гарсан Lark Max 2 гэсэн загвар байна. Энэ микрофоны давуу талууд өөртөө ямар онцлогуудыг шингээснийг өнөөдөр хамтдаа олж мэдцгээе. Тэгээд мэдээж энэхүү микрофоны HoloLens брендийн албан ёсны төлөөлөгчөөр болохоор SignPlus компани ажилладаг байгаа. Sign Store-оос та бүхэн яг албан ёсны эрхтэйгээр нь худалдан авах боломжтой байгаа. За энэхүү системийн хамгийн давуу тал нь болохоор мэдээж энгийн яг ингээд өдөр тутмын контент бүтээх, төрөл бүрийн зураг авалт, видео контент, подкаст, лайв стримд ашиглах боломжтой wireless систем байгаа. За wireless системийн хувьд бол мэдээж үдээ авагч 2 микрофон дагалдж байгаа. Дээрээс нь бас Type-C-гээр smart device-уудтай холбогдох яг энэхүү донгол нь дагалдж байгаа. За ийм систем байгаа. За энэ системийн ерөнхий загвар, ерөнхий хийц нь болохоор та бүхэн яг сүүлийн жилүүдэд ашигласан яг утасгүй микрофонуудтай адилхан байгаа. Тэгэхдээ микрофоны хувьд гэх юм бол энэ илүү 100 болж гисэн. За хэрэглэхэд сүйрлүүлэхэд ч гэсэн бас эвтэйхэн болсон байгаа. За энэ микрофоныг тун удахгүй дагуундаа танилцуулна. За хамгийн гол нь энэ систем нь цогцороо яг аудио яг таны бичиж байгаа энэхүү саундыг чанартай аюулгүй бичигдсэн зориулаад шинээр нэг зүйлийг нэмсэн байгаа. Энэ болохоор та өөрийнхөө яг нь бичиж байгаа аудио wireless системээр дамжиж байгаа дуу чимээг хянах боломжтой утасгүй wireless монитор байгаа. За энэхүү wireless мониторын хувьд бол та бүхэн ерөнхийдөө мэдж байгаа бах та ингээл камерын дээр яг энгэрийн микрофоноо залгачаад камерлаа өгүүлчихээд дууны төвшин сайн байна уу? Ямар нэгэн элдв хүсээгүй дуу чимээ орж ийн үү? Эсвэл таны бас яг нь бичиж байгаа микрофоныг хэрэглэж байгаа тайланд чинь чанга ярьж гинэ, сул ярьж гинэ гэдэг шалгахын тулд заавалжгүй камерын дээр очиж яг нь чихв залгаж яг камертайгаа хажууд байх шаардлагатай байдаг. За энэ удаатай болохоор яг энэхүү утасгүй wireless чихвч бас дагалдж байгаа. Энэ чихвч дагалдаж ирснээр та бүхэн системээ ингээд шууд wireless-аар хянаад явах боломжтой байгаа. Энэ нь маш онцлогтой. За энэ хүн wireless хянагчийн хувьд бол хоорондын хүлээ авагч чихвчний хооронд ямар ч тийм хугацааны хоцрогдол ерөөдөө байхгүй. 0.1 мм/секунд л хоцрогдолтой. Та шууд ингээд цаг тухайд нь аудиогоо хянаа явах боломжтой байгаа. За одоо би микрофоныхоо бүхэл системүүдийг өөрийнхөө камерын дээр суурилуулсан байна. Яг одоо би өөрийнхөө яриаг ямар ч хугацааны алдагдалгүйгээр шууд яг энэхүү wireless монитор чихвчин дээр сонсож байна. Хэрэглэхэд маш их эвтэйхэн байна. Яагаад гэвэл би яг одоо микрофоноос өөрийнхөө гарч байгаа саунд ямар байгааг шууд сонсож байна. Заавалжгүй яг одоо би өөрөө яг YouTube видеого ганцаараа хийдэг. Камерныхаа урд ганцаараа зогсдог, камерны ард юу болж байгааг шалгаж ингэж тохиргоо хийхэд заримдаа маш хэцүү байдаг. Яг уцтай микрофон залгаад, очоод, сонсож үзээд, болж байвал буцаж ирээд видеого дахиж эхлүүлээд бас нэлээд ажиллагаа ордог. За миний хувьд бол одоо ингээд яг энэхүү микрофоны системийг ашигласнаар надад тун эвтэйхэн байна. Би яг одоо өөрийнхөө ярьж байгаа саундыг хянчиж जैन дээрээс нь яг дүрсээ бас ингээд харчиж байгаа болохоор надад өөр яг энэхүү техникийн зүйл дээр санаа зовох зүйл маань багасч байгаа учраас би яг одоо та бүхэнд ярьж байгаа хүргэж байгаа мэдээллүүдээ бас өөрөө дотроо сайхан бодоод ярихад ч гэсэн маш эвтэйхэн болж байна. За тэгээд дууралтын хувьд ч гэсэн би яг HoloLens брендийн яг аудио файлуудад маш их дуртай, маш цэвэрхэн, тооц, ойлгомжтой. За тэгээд ерөөдөө найдвартай яг энэхүү аудио файл, дуу чимээг дамжуулдаг. Тийм ч учраас яг миний өөрийн хувьд гэх юм бол сүүлийн бараг 3-4 жил яг энэхүү
HoloLens брэндийн микрофонуудыг яг YouTube видео хийхдээ заримдаа бас баримтат кино, corporate job, видео ажлуудаа бас ашигладаг. За тэгээд энэ wireless систем нь бол цоо шинээр яг нөхөө HoloLens брэнд маань гараад ирсэн. За HoloLens брендийн хувьд ч гэсэн бас жижигхэн товчиг микрофон, яг энэ микрофоны wireless систем дээр олон шинэ инновац, шинэ технологиг бас шингээдгээр алдартай. Тэгээд дээрэс нь бас энэ утасгүй дамжуулалттай явагдах юм бол энэхүү брэнд явагдах юм бол ялч сүүлийн жилүүдэд маш их давуу талуудыг олж авсан байгаа. Утасгүй дүрсний хяналт, одоо энэ утасгүй за Wi-Fi, wireless энэхүү дамжуулалтуудыг бас хамгийн сайн хийж байгаа компани байгаа. За энэ системээ өгөх юм бол бас нэгэн давуу тал нь болохоор та бүхэн өөрийнхөө яг бичиж байгаа, хэрэглэж байгаа тухайн тунаг төхөөрөмжүүн дээр дээрэс нь яг нь өөрийнх нь микрофон дээр бас 32 битээр буюу аудио файлын хамгийн өргөн цар хүрээтэйгээр саундыг, аудиог бичих боломжтой. 32 битээр бичиж байгаа учраас та бүхэн ямар нэгэн аудио файлтай холбогдлолтой тухайн таны бичиж байгаа саунд чинь хахан суул байна гэсэн зүйл дээр бас дараа нь санаа зовлтгүй пост продакшн дээр та бүхэн төрөл бүрээр яг энэхүү аудио файлуудыг засах боломжуудыг олгож байгаагаараа давуу талтай байна. За тэгээд дээрэс нь яг энэ HoloLens брэнд маань утасгүй микрофон, wireless микрофон дээр сүүлийн жилүүдэд noise cancellation системийг бас хамгийн сайн нэвтрүүлж байгаа. За AI noise cancellation системээс гараа таны бас яг тухайн орчинд байгаа хүсээгүй дуу чимээнүүдийг дарах боломжтойгоор давуу талтай. За яг одоо бүгд хамтдаа энэхүү системийн хамгийн давуу тал болох noise cancellation системийг туршиж үзье. Яг одоо би цонхны хажуу зогсож байна. Бүгд хамтдаа би одоо энэ хүү noise cancellation-ыг идэвхжүүлээгүй байгаа. За ингээд та бүхэн одоо ингээд сонсохоор ерөөдөө гадны дуу чимээнүүд яг энэ хүү микрофон дээр орж байна. Яагаад гэвэл би цонхоо онгойлгосон. За яг гаднаас яг гудамжны дуу чимээ та бүхэнд яг одоо сонсогдож байна. Бүгд хамтдаа энэ хүү микрофоныхаа noise cancellation-ыг яг одоо идэвхжүүлээ. За тэгээд энэ хүү микрофоны хажуудлын хэсэг дээр зэгэр өсөн гэрэл маань ногоон болж байна. Ногоон болсон гэсэн үг маань яг энэ хүү утасгүй микрофонуудын өсөөгөө дуу чимээг дарах тохиргоо маань идэвхжсэн гэсэн үг байгаа. Та бүхэн одоо сонсож байна. Чанарын ялгааны та бүхэнд ямар сонсогдож байна? Хамтдаа яг туршиж үзэж байна. Одоо бүгд хамтдаа энэ хүү микрофоны энэ хүү дуу чимээг дарах системийг унтраацгаая. За унтраагаад хэвийн байдалд орохоор та бүхэн гадны дуу чимээ ямар сонсогдож байгаа бас яг одоо үзэж байна. Сонсож байна. Тэгэхээр маш олон давуу талыг энэхүү микрофон нь олгож байна. Мэдээ зураг авалт, видео бичлэг хийхэд чинь хаасайгүй ямар ч орчинд бас хийж магадгүй. Тухайн орчны дуу чимээ хүсээгүй аудио файлуудыг та бүхэн энэхүү микрофоны энэ давуу тал онцгоор нь ашиглан өөрийнхөө аудио файлыг чанартайгаар бичих боломжтой болсон байна. За дээрэс нь стандарт яг энэхүү bundle Lark Max 2 дээр болохоор ингээд 2 микрофон нэг хүлээ авахчтай байгаа. Дээрэс нь та бүхэн яг энэхүү микрофоныг тусад нь захиалж худалдаж аваад яг энэхүү нэг хүлээн авахчин дээр та бүхэн 4 микрофон холбох боломжтой. Нэг дор 4 хүний аудиог wireless-аар дээрэс нь 4 микрофоноо чангас болын тохируулаад дээрэс нь та бүхэнд утасгүй чихвчээр хянаад явах боломжийг олгож байгаа. Олон хүн оролцсон контент видео бичлэг хийхэд бас маш хэлбэр шийдлийг бас энэхүү HoloLens брэнд маань санал болгож байна. За дээрэс нь та бүхэн яг утасгүй микрофоны цэнэглэгч кейсийг ашиглаад энэхүү системээс 36 цаг хүртэл бас батарейнд санаа зовлтгүйгээр ашиглах боломжтой. Мөн дээрэс нь та бүхэн яг энэ микрофоноо тусад нь өөрөөр нь ашиглах боломжийг HoloLens брэнд маань олгосон байна. За дээрэс нь яг энэхүү микрофон маань өөр дээрээ зөвхөн дотоод өөрийн санах хуваараа 10 цаг хүртэл аудио файл бичих боломжтой байна. Зөвхөн та бүхэн энэ микрофоноо авч яваад яг өөр дээр нь аудиогоо бичээд хэрэглэх боломжийг бас олгож гин гэсэн үг. Хажууд нь байгаа rec товчийг дарангууд яг өөр дээрээ улаан гэрэл ассан гэсэн үг маань яг энэ микрофон дээр нь та бүхэн 10 цаг хүртэл аудио файлуудыг бичнэ. Дээр нь дараа нь бичиж дуусны дараа Type-C-гээр компьютертойгоо холбоод тухайн аудио файлыг хуулаад авах боломжийг олгож байна. За тэгээд арын клип нь болохоор өмнөх микрофонуудыг бодвол илүү ингээд бат бүх чанга ингэж ордог болсон байна. За ингээд ингэрийн
микрофоноо ингээ зүүжиж болно. За дээрээс нь бас та бүхэн илүү цэвэрхэн зүүгийг бол буцаад эргүүлж харуулад ингээ зүүчих боломжтой. За тэгээд мэдээж энэ микрофоных нь бүх дагалдаг хэрэгсэл холболт хэрэгслүүд нь байгаа. Мөн бас та бүхэн магнит буюу соронзоор ингээд яг энэ микрофоноо хүссэн газар бас тогтоох боломжийг бас олгож байна. За тэгээд энэхүү микрофоны хүлээн авах системийг та бүхэн төрөл бүрийн холболтоор ашиглах боломжтой. Мэдээж яг видео бичиж байгаа мэргэжлийн камеранд холбох боломжтой. Дээрээс нь лайв стрим болон хурал цуглаан янз бүрийн онлайн митингтэй хэрэглэхэд бол компьютертэйгээ бас интерфейс болгоод компьютертэй холбох боломжтой. Smart device-уудтай холбогдох Type-C холболт нь байна. За хуучин бас iPhone-ы холболтоор бас та бүхэн өмнөх 15-аас өмнөх iPhone-ууд л бас яг энэхүү микрофоныг бас холбох боломжийг бас олгож байгаа. За дээрээс нь яг энэ цогц систем гэдэг утгаараа төрөл бүрийн бас хэрэглээний нөхцөл байдлуудыг танд санал болгож хангахын тулд нэг бас донгол дагагдж байгаа. Энэ донголын хувьд гэх юм бол яг энэхүү микрофоно Type-C-гээр холбоод яг энэ микрофоноос шинэ оролтыг бас бий болгож байгаа. Энэ оролдоор нь та бүхэн lavalier буюу энгэрийн микрофоныг бас шууд яг энэ системтэйгээ холбоод энийг энгэрийн микрофон болгоод ингээ хуурчиж байгаа. За тэгээд энэ микрофоны үл яг энэ дамжуулагчаа Керманда гээд энгэрийн микрофоноо та бүхэн яг мэргэжлийн аудио зураг авалт, баримт кино ярилцлаган дээр бас ингээд цэвэрхэн ашиглаа явах боломжийг HoloLens брэнд маань олгож ийн гэсэн үг. Lark Max 2 гэсэн загвар маань та бүхэнд дөрөв хэлсэн 32 битээр бас full chain record бичлэг аудио файлыг дамжуулах боломжтой гэж хэлсэн байгаа. Ерөнхийдөө бусад системүүд гэх юм бол зөвхөн яг энэ микрофоных нь өөр дээр нь хадгалагдж байгаа саундыг 32 битээр бичиж хадгалдаг гэсэн бол яг энэ HoloLens брендийн яг микрофон дагалдж байгаа хүлээн авахч маань өөрөө 32 битийг гаргадаг гэсэн үг. За та компьютерд олгох юм бол шууд 32 битээр нь аудио файлуудыг шууд бичих боломжтой. Дээрээс нь таны хэрэглэж байгаа камер тоног төхөөрөмж 32 битийн аудио файлыг дэмждэг бол шууд таны камерын дээр чинь шууд энэхүү дамжуулалтыг хийх боломжтой. Дээрээс нь Type-C-гээр та бүхэн яг iPhone болон бусад Android device-уудтай холбоход яг Type-C-гээр холбосон таны Smart device гар утас руу орж байгаа саунд маань 32 битээ буюу хамгийн чанартайгаар орж ийн гэсэн үг. Тийм учраас дууны хамгийн сайн боломжуудыг энэхүү Lark Max 2 гэсэн аудио шийдэл маань та бүхэн санал болгож байна. За тэгээд яг энэхүү HoloLens брендийн wireless системүүдийг та бүхэн smart device-уудад ашиглах боломжтой гэж хэлсэн байгаа. Тэгээд шууд ингээд утсан дугаар холбочихно. Ингээд шууд микрофон төвчээд та бүхэн яг өөрийнх нь гар утсан дээр 2 микрофон шууд ашиглах боломжтой болж байгаа гэсэн үг. За тэгээд микрофонуудынхаа хамгийн дотоод даваа талуудыг бүх нарийн тохиргоонуудыг та бүхэндээ Lark Sound гэсэн HoloLens брендийн аппликейшнээр та бүхэн хийх боломжтой. Энэхүү аппликейшн руу та бүхэн яг өөрийнхөө тоног төхөөрөмжүүдийг танилцуулаад энэ дээр нь та бүхэн 32 бит мэдээж дээрээс нь яг мэргэжлийн саундынхны ашигладаг байгаа time code-ыг за тэгээд хугацаа тааруулах энэхүү боломжийг бас та бүхэн аппликейшн дээр хийх боломжтой. Яг одоо та бүхэн аппликейшн дээр шууд live recording гар утсан руу ирэхэд холбогдож байгаа ямар микрофон холбогдсон, дууны төвшин хэр байгаа. За тэгээд dynamic gain-ийг бас нэмэх үү, яах вэ? За тэгээд channel mode, стереогоор бичих үү, safety tracker бичих үү, 32 битээр бичих үү, 24 битээр бичих үү гэсэн бүх тохиромжуудыг та бүхэн HoloLens Lark Sound гэсэн энэхүү аппликейшнээр та бүхэн хийгээд тун энгийнээр бас микрофоноо хянаад тохируулаад явах боломжтой байгаа. За ингээд өнөөдрийн танилцуулсан Lark Max 2 гэсэн аудио утасгүй дамжуулалтын систем та бүхэнд таалагдсан багш найдаж байна. За тэгээд мэдээж хамгийн гол нь энэхүү мэргэжлийн тоног төхөөрөмжүүдийг та бүхэн сонгохдоо аль бие усны газруудаас нь худалдаа авалтыг ирээ мэдээж борлуулалтын дараах үйлчилгээ, баталгаа хугацаа, за дээрээс нь хамгийн гол нь та бүхэн яг энэхүү газрууд дээр очиод энэхүү тоног төхөөрөмжүүдийг өөрөө бас ингээд ашиглаж үзээд, хэрэглэж үзээд, өөрийнхөө системдүүдэд тааруулж үзээд, туршиж үзээд авах боломжийг бас олгодог. Мэдээж Sign Store бас та бүхэн зочлоод үзээрэй. Өөр олон сонирхолтой брэндүүдийг бас та бүхэн санал болгож байгаа. Миний хувьд ч гэсэн яг өөрийнхөө яг энэ YouTube видеог хийхдээ бас энэ HoloLens брэнд дээрээс
Nanlite брендийг ашиглах маш дуртай. Авсаархан технологийн хувьд чинь маш сонирхолтой гоё шийдлийг санал болгодог. За дээрэс нь зах зээлийн хувьд гэх юм бол үнийн хувьд том боломжийн үнэтэй байгаа. Яг энэ хүү систем маань цогцоороо та бүхэн яг Монголд албан ёсны хэрэгтэйгээр яг одоогийн байдлаар та бүхэн сая 100 мянган төгрөгөөр ингээд өөрийнхөө аудио файлыг аудио утасгүй дамжуулалт микрофоны системийг шийдчих боломжийг бас энэ хүү газар маань олгож байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Өөр олон сонирхолтой шинэ технологи, шинэ тоног төхөөрөмжүүдийг та бүхэндээ танилцуулсаар болно.